2026 оны зөвхөн 6-7 дугаар сард гэхэд мопед, скутер, сураанаас үүдэлтэй ослоор хохирсон 1235 тохиолдол гэмтэл сонх судлалын үндэсний төвийн яралтай тусламжийн тасагт бүртгэгдэжээ. За тэгвэл замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан 8 дугаар сарын 1-ээс эхлэн мопед, скутер, түрээсийн үйлчилгээг түр хугацаанд зогсоосон юм. За үүнтэй холбоотойгоор 8 дугаар сарын байдлаар дээрх төрлийн тээврийн хэрэгслээс шалтгаалсан осол гэмтэл 60 гаруй хувиар буурсан байна. Энэ 8 дугаар сар гарснаар суран, скутер, мопедоос үүдэлтэй гэмтэж бэртсэн 160 тохиолдол гарчээ. Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад 60 орчим хувиар буурсан үзүүлэлт юм а. За энэ оны 7 сарын 31-ний байдлаар 4 сарын 10-наас 7 сарын 31-ний байдлаар мопед түүний тулд орох скутер тэдгээрт адилхан үзэл тээврээстэй холбоотой зам тээврээс 159 бүртгэгдсэн. Үйл ажиллагааг хязгаарсантай холбогдуулан 7 дугаар сар жишээ нь мопед зөвхөн ганцхан мопедтэй холбоотой зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 31 бүртгэж байсан бол одоо 8 дугаар сард одоогийн байдлаар 19 бүртгэгдсэн ийм байдалтай байна. Жолооч нар мопед, скутер түрээсийн үйлчлэгийг түр зогсоосноор замын хөдөлгөөнд оролцоход айдас багтаа болсон тухайгаа ярьж байна. Тэд насан туршаагүй хүүхдүүд замын хөдөлгөөний дүрм мэдэхгүй хөдөлгөөнд оролцож гинэт гарч ирэх гэх мэт эрсдэлгүй болсон гэлээ. Одоо зүгээр шүү дээ. Бас л боломжийн хоригдсан байгаа нөхцөлд бол би бол тэгжид харж байна. Тэгээ ер нь зам дээр ямархуу харж байгаа шүү дээ ер нь те. Одоо тэгээд хүүхдүүд чинь хамаагүй дахилдах юм. Тэгж яагаад одоо аваараас бол гаргаад өөрснөө эд эрэхтэн бүр өгчээ шүү дээ одоо зан чинь тийм ээ. Энэ бол хэцүү. Энийг бол зүгээр тэгээд одоо хоригддаг үед нь хориглол явахгүй бол манайхан арай л болоогүй байна л гэж хараад байгаа. Зам нь ямар байгаа вэ тийм ээ. Энэс ахуулаад хөдөө гадаанаас хүмүүс явж яан мэддэг чаддгүй явж яан олон жил жолоо барьсан ч хүн байна шинэ жолоочуч байна энэ мопед эдрийг зогсоож өгсөн маш их баяртай бид нар сайн байна хөдөлгөөн маш их сайн байна аваар усланж гайг уулчлаа ер нь арга шиг хамжааг бол хоёр машин завсар ороод ирнэ толгон доогоор ороод ирнэ арга ядаж дууч хэмээч байхгүй тэгээд ядаж тиймэрхүү л байсан дээ одоо бол ер нь хацсангүй гой болж байна. Баярлалаа. Хамаагүй давхтын шүү энэ хүүхдүүд. Одоо тэгээд урдуур хойгуур орчих гээл одоо хэцүү байдаг юм да. Аваар хийчих гээд хамгийн гол нь шүү тэр чинь мэдэхгүй дүрм мэдэхгүй хүүхдүүд унж давхиж байгаа л тэгэл одоо урдуур хойгуур унж дусуул яах вэ? Чинь хоёр дугуйтай юм чинь шүү хэцүү шүү дээ. Эрсдэл ихтэй. Хөдөлгөөнд оролцоход бол яг хориглоцсон үед бол гайгүй сайн. Яг хориглоогүй яг ийд явж байгаад бол хэцүү. Гинт огцом орж ирэх, хүний урд машин явж байгаад хажуунаас шахаж орж ирэх, эсвэл урдаас ихтер орж ирэх. Ямар ч баталгаа байхгүй тэр чинь. Тоорон муу барина. Тэгээ яарсан үед бол ямар ч цаг хугацаанд бол барилаа гэхэд заавал ч машин очиж мөрөгцгсөн. Тийм учраас бол хориглох нь зөв. Скутер, мопед түрээсийн үйлчилгээний байгууллагууд нийслэлийн засаг даргатай гэрээ байгуулж тээврийн хэрэгслүүдэд бүртгэл хамруулснаар тухайн үйлчилгээний үйл ажиллагаагаа дахин сэргээх юм а. Харин дугуй олон мопед зорчгод зориулсан тусгай игнийг тэмдэглэх ажил 90 орчим хувьтай үргэлжилж байна.